You want to get married to me, Vanya? And I said it wisely. Are you serious? Таамаглаагүй зүйл тохиолдож баян өв залгамжлагч гэрлэх санал тавив. Анараа үнийг хүсээгүй ч хүлээн зөвшөөрлөө. Тэд хормын хувцас өмсөж шууд сүм рүү явлаа. Гэрчийн өмнө халуунаар тавиралдан үнсэлдэв. Зам таарсан танихгүй хүмүүст ад жаргалаа гайхуужалаа. Яг энэ мөчөд тэд бие биенээ ойлгож дэлхийд ирэх хамгийн ад жаргалтай бас болов. Анараа хүсдэг шигээ гэлалцсан алмазан мөгж зүүж түүний мөрөөдөл эцэст нь биелэлээ болсон юм. Анараа бодит амьдрал дээрх өнсгөлжин боллоо. Тэгээд тэр даруй ажилласаа гарч хувь тавилангаа нэг шөнийн дотор өөрчлөхөд бэлэн болсон байв. Түүнд атархсан ажлын хамтрагч нь ячтай үг хэлв. I give it 2 weeks, bitch. You know, I really hope you find your happiness one day. Jealousy is a disease. Remember that, Simon? Үүнээс хойш хэдэн каратын үнэт идэл хэвэн зүйл болж үнтэй тансаг хувцаар өөрийгөө бүрхэж эхлэв. Анараа өөрийгөө онцгой хүн гэж бодож эдгээр нь бүгд өөрийнх нь хичээл сэтгэлийн үр дүн гэж харж байлаа. Хэдийгээр мөрөөдсөн шиг нь романтик хэрэг болоогүй ч хэрэглэсний дараа тэр маш тансаг харш руу нөв. Өдөр болон кино үзэж эсвэл тоглоом тоглож өнгөрөв. Өмнөх шиг мөнгөний дарамт гэж байхгүй болсон. Анараагийн амьдрал яг л мөрөөдөл биелсэн мэт байв. Баян хүнтэй амьдрах туршлагатай эмэгтэй хувьд тэр бүх зүйлийг аль бие усны болгохыг хүсэж байв. Тэр Иваны эцэгийнхээ байр суурийг мэдхийг хүсгэд залуу амгалан Иван үргэлж зайлсхийдэг байлаа. Байн асуугаад байвал Иваны урыг хөрөхвээ гэд Анараагийн санаа үргэлж зовних болов. Бодлогын бодит байдал ил боллоо. Орос дахь Иваны эцэгийнхээ тухай сонсоод бүжигчин бүсгүйг бэрэн болохыг огтхон ч зөвшөөрсөнгүй. Хоёулаа шууд ирж чадахгүй тул Америкт байдаг гэрийн үйлчлэгчээрээ салгуулан Иван яг юу хийгээд байгааг олж мэдв. Гинэт хоёр хамгаалагч харшуу дайраа ороход Анараагийн баян эхнэрийн мөрөөдөл тэр дараа нургана. Хамгаалагчууд хормын бичлэгийг авч тэдний шүүхэд очиж гэрлэлтийг хүчингүй болгохыг шаардлаа. Шашны номлогч хүртэл их мэдэлд илдэж гэрлэлт батлах ёслоос татгалзав. Ивантай уцаар ярихад ихэд уурдан загнав. Энэ бүхэн эцэгийнхэн зохион байгуулсан зүйлүүдийг сонсоод Иван зөвхтгаар боллоо. She's fucking erotic dancer. Hi, Taurus. Ты женился на проститутке? Ёб твою мать! You Armenian piece of shit! Твоя мать плакала! Ты слышишь меня? Taurus. Your brother! Да догадайся, сучонок. Что, блядь? Удиви меня, блядь. Что? Они вылетают. Ты слышишь меня? Куда? Game over for you, that's it. We are not getting a divorce because you tell us to! Родители сейчас едут в Америку, летят. Я правильно понял? Yes! Tomorrow noon we're gonna go meet them, you hear? What the fuck is going on? Come on. Сейчас через 10 I минут Да, блядь. need to get dressed though. My давай fucking так clothes сделаем. upstairs. Давай подождем Торос. Это мама. Окей, bye. Анараа дээд давхар руу гарч өндөө өмсөх гэж байтал өөрийг нь хайрлаж байна гэсэн цагаан мөр танхуун аль хэдийн цогтаа сүдэрчгүй басан байна. You fucking relax, What is happening? motherfucker! Everything all right? Stay the fuck back! No, but... No, put it. Анараа аргагүй ихэнд хамгаалагчтайгаа тулан загслаа. Бүр хашийн үнэтэй зургийг хадгалж авчихв. Are you killing her? Хамгаалагч түн зөөлөө хандаж байлаа. Гэвч бүсгүй ууртай зөрүүл байдал нь түүний хүчээр барьж хөлгөд төрөв. Нөмгөө хамгаалагч нь буцаж ирэхэд өнөөх хоёр маш эвгүй байрлаар танилцуулж байв. Тэдний хинэн ч Анарааг дийлж чадахгүй байлаа. Да, ну зачем ее завязывать-то? Блядь, она хуйнула в меня подсвечником. Давай ноги не свяжем. Let me go, you fucking asshole! Твои два взрослых мужика, ты чё? Окей. Эй, You better stay the fuck away from me! listen. Эй, стоп! Держи ее! Ай, блядь! Что, брат? Да она кусается, блядь! Гинэт өөрийнх нь байр суурь салгидах үед Анараа баян эмэгтэй баригдмал төрхөө хайж цэрлэг шинжээ гаргахаас өөр аргагүй болов. I'm calm, I'm not gonna do anything, I'm not gonna run away. You heard my boss. Дарник, ёб твою мать, она... Someone fucking tell me what's going on! Она сломала мне нос, кажется. Yeah. Garvey, you fucking idiot! Talk to me! Untie me, motherfucker! Hello? Garvey, sen yaşıyorsun ужасным гордо как мешаны! Don't let her go! Rich people don't their lives. He did not leave. He is going to get help. Asshole. Yeah, I bet you like this, huh? Or, where are you? Ne demek şunu? I am not fighting. Let me go. Fucking dead for this! I am Ivan's fucking wife!